Төр хувийн хэмжээний уялдаа холбоогоор энэ ажлыг хийх одоо ийм томоохон зорилго тавьсан явж байгаа. 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг цаашлах нь бол 56 нэр төрлийн бүтээгдэхүүнийг бид дотооддоо хангана гэж томоохон зорилго тавьсан явж байгаа. Энэ ажил маань баялаг бүтээгчид үндэсний үйлдвэрч бид бүхнээс бас их шалтгааллах юм байна. Төрөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагаануудаа сайхан идэвхтэй оролцож авсан мэдээлэлээ цааш нь ажил болгох гэх мэт олон талын уялдаа холбоо төр хувийн хэмжээний уялдаа холбоогоор энэ ажлыг хийх одоо ийм томоохон зорилго тавьсан явж байгаа. Тийм ч учраас Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөхүүд үе шаттай сургалтуудыг зохион байгуулад явж байна. За өнөөдөр бид 2 дахь удаагийн ажил эрх чөлөөний цааны уулзалтыг зохион байгуулж байна. Тийм ээ. Тэгэхээр өнөөдөр энэ сургуулийн үйл ажиллагаатай танилцаад энэ сургуулийн энэ оюутан залуучууд өглөөний цайг өөрийн гараар хийгээд бэлтгээд баялаг бүтээгч үйлдвэрлэгчтэй дайлаад тэгээ бас төрийн одоо мэдээллийг сонсоод, бодлогын мэдээллүүдийг сонсоод, төрийн дэмжлэгүүдийг одоо сонсоод ингээд бүгдээрээ хамтдаа энэ мэдээллийг авч ээж энэ 5 жилийн хугацаанд Монгол улс маань ямар ажил хийх гээд байна. Бидний оролцоо яг юу байна гэд бид бүгдээрээ хамтарч ээж энэ хүнсний хувьсгалыг бид нар богино хугацаанд амжилттай хийж чадах учраас олон төрлийн сургалтуудыг зохион байгуулалт явж байгаагийнх нь нэг нь өнөөдөр мөн технологийн сургууль дээр болж байгаа юм сургалт байгаа.